За сайн байцгаана уу. За өнөөдрөөс эхлээд бид гурийн хувьд одоо эрүүл мэндийн чиглэлээр, дасгал хөдөлгөөний чиглэлээр юм подкаст гэх юм уу те чөлөөт ярилцлага одоо эхэлж байна. Тэгээд за өөртөө танилцуулчих тий. Сайн байна уу? Дэлгэр доогтой хариуцлага мэргэжлийн тамирчин байна. IP Pro. Сайн байцгаана уу. Би доктор хорлох хэмжээс хэрэглэн байна. За олон улсын хэмжээний мастер жам цаана. За тэгээ өнөөдрийн сэдв болохоор ерөнхийдөө анхлан хичээлэгч болно те. Тэдгээр хүмүүс ямар асуудлууд тохиолддгийг те. Тэгээ энэ талаар бас ярилцъя гэж бодож байна. За тэгээд сэргэлэн маань одоо бас дасгал хөдөлгөөн тодорхой хэмжээнд хийдэг те. Тэгэхээр за сэргэлэн өөрөө ямар асуудалтай чи одоо ингээд анх фитнес орж ирэхэд ямар асуудлууд гардгийг. Ер нь одоо ингээд анх би ч одоо яг тамирчин биш. Гэхдээ яг зүгээр цэргийн сургууль байсан тодорхой хэмжээний юм хийжсэн. Тэгээд яг жишээлбэл одоо бидний насныхан те одоо тодорхой хэмжээний илүүдэлж юм байна. Ямар эрүүл мэндийн асуудлуудыг хэлж штэ одоо 35 маа хүрээд ирэхэд. Тэгэхээр ер нь анх одоо за яг би бол заалмааланд явж байгаа яг тэндээ очролоод багш. Гэхдээ анх зааланд орж ирж байгаа. Одоо яг надтай адилхан одоо миний үеийн залуу байл л те. Тэгээ ороод ирлээ жаах хэлэлж ин те. Ингээд одоо би турах шаардлагатай. Гэт ингээд зааланд явъя гэж шийдлээ. Энэ тохиолдолд одоо яг юунаас хийдэг? Энэ хамгийн эхлээд ерөнхийдөө манай Улаанбаатар очиж төгжрэлтэй тийм. Тэгэхээр гэрийнхээ ойр очоод биднес нь эсвэл ажлынхаа ойр тийм үү. Тэгээд дээрэс нь багшаа зүг сонгох хэрэгтэй. Багштай өөрийгөө аюулсан ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол манайхан ч бол одоо яг л нэгдсэн журмаар бүгднийг тамирчин байх гэдэг бүгднийг мундаг байх гэдэг шүү дээ. Муу чи тодорхой гэсэн. Би ингээд жоо илүүж хасаад ингээд энийг ингээд удаан хугацаанд ингээд байлгамаар байгаамаа гэдгийг хэлчих юм бол багш одоо нэг тийм хүн дэглэн биш тийм үү таарсан дэглэн таарсан ачаалал өгөх хэрэгтэй байна. Тэгж чи өөрөө удаан хугацаанд явна гэсэн. Энэ маань яг бүрдчих юм бол чи бол явах нь шүү дээ. Хэрвээ чи бас ингээд амар ингээд нэг юм шахдаг ч юм уу ерөнхийдөө чамаа мэдрэхгүй багш нар очиж юм бол тэнд нэг 20 настай хүүхд хийж байгаа жингэр ч юм хийлгээд тэрний идж байгаа хоол өгөхөд бас хэцүү болчих шүү дээ. Тийм гол асуудлууд нь нэг уг нь бол нэг 10 жил байхасаа хийгээд оюутан байхдаа хийгээд ингэчүүл хүмүүс бас цаг завтай үед нь цөөрөн тавьчихдаг тий. Тэгээд ер нь бас баг наснасаа яг зарим хүмүүс ч бас ажил төрөл багасаа хийгээд хэлцдэг. Ерөнхийдөө бол аав ээжийн хүнд байгаа үед дээрээ хоолунд сайтай тийм үед дээр энэ асуудал зүгээр үү. Ерөнхийдөө гол асуудлууд манайхан ч амьдрал хийгээгүй бол ажил төрөл хийгээд тэгэл ихнэр аваад ингэж нэг 35-аас дээш ихэнх залууч Монгол залууч гинт нөгөө нэг дасгал хийх нь орж ирж байгаа. Яг тэгэхээр элдв асуудлуудаас одоо сахар ч юм уу тархалт эсвэл одоо бие эсрүүцэл сулцснаас болоод ингээд орж ирээд байгаа байхгүй тийм. Тэгэхээр хүний зорилгоос шалтгаалаад за фитнесийн зааланд хамгийн түрүүнд одоо фитнесийн зааланд ирж сурах нь чухал гэж байна. Тэр хүн зүнхөө өөрөөд гараад фитнесийн зааландаа ирээд дадал хийжлэхийг суулгах. Хоёрдугаар тэр нөгөө нэг тухайн нөгөө цацааны хил дээр гэрээ ойрхон тийм эсвэл ажлын ойрхон тэгээд үнэхээр зорж байгаа багш нар очоод тэгээд заалны багш гэдэг бол ерөнхийдөө ингээд чиглүүлэх хэрэгтэй шүү дээ. Одоо ингээд чиглүүлээ ерөнхийд нь хувийн багш гэдэг хүн бол тухайн хүний сэтгэл зүйтэй ажиллах, тухайн хүнийг цааш нь хийх дээр сэдлийн төрүүлэх, амьдралын зөв хөвшгийг оруулах, толгойд нь суулгах. Бусдаар одоо юу гэдэг зөвхөн дасгал хийх бол биш. Хамгийн гол ажиллах зүйл нь тэрэн дээр гэж би ойлгодог. Цаа явж бодож байна. Тийм, ер нь бол ингээд бид нар мэддэггүй ч гэсэн яриа хэрэгсэж байдаг. Яриа хэрэгцээ. Тэгмуудлаа багш гэдэг хүн чинь бас ингээд зөвдүүлж байгаа шүү дээ. Тэгмууд чинь дасгалаа хийж чинь багшаасаа бас зөвлөгөө авч чинь дээрэс нь бас ингээд бүх юм эрг болчихж байгаа тийм. Тэгмууд чинь дараа нэг юм жим рүүгээ ч юм уу яарал байна шүү дээ. Тийм. Тэгээд нөгөө бас тухайн хүн хийж байгаа хүн маань нөгөө сонирхлын бас их би бол харддаг шүү дээ. Одоо яг л нэг заримдаа нэг маш ярих дуртай хүн байна, морь ярих дуртай хүн байна тийм. Тэр чиглэлээр нь бас яриаг нь өрнүүлж дасгал хийх сэдлийн төрүүлдэг. Тэр нэг хүнийг нэг оролцоогоор нэг ингээл нэг 2-оос 3 хийлгээд ирэхээр ачаал дагч чадвар тогтоодод ирж байгаа 7 хоног хэд хийх үү? Тэгэнгүүт зарим хүмүүс асуудаг штэ. 7 хоног би одоо 6 хийх үү? Хэд хийвэл зүгээр ээ тий. За ингээд натуралоор одоо ингээд яав зүгээр тэгээд энэ тал дээр чи юу гэж боддог вэ? Энэ талч айгүй зөв зүйл биш. Ингээд миний одоо ажлчнаар бол яг манайхан ингээд байгаа байхгүй. Их хийвэл сайн гэдэг. Жижиг болчин 24 цаг, том болчин 72 цаг амарч байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр эрүүл хэм маягаар 72 тий. Эрүүл хэм маягаар ерөөдөө хичээлж байгаа хүн бол яг ажлын ачаалаас хамаарат 3-аас 4 байх хэрэг болно. 5 ч бараг итгэх гэдэг байгаа байхгүй. Та ч юм уу би ч юм хоёул ч мэрэгжлийн тамирчин одоо ингээд тамирчин явж байгаа. Тэгмүүд бид нар ч бол нэг 5-аас 6 гэдэг байгаа шүү. Тэгэхээр
одоо бас яг ингээ харахаар за би ингээд үйлчлэгч та багш байлаа. Хоёул ярилцлаа. Би тэнд мөнгө өгчтэй тийм үү? Тэнгууд үйлчлэгч юу гэж хэлэх вэ гэж ойлгоод өгөх өөрөө. Их л юу сайн ингээд. Тэнгуудлаа би тэнд мөнгө өгсөн чи би танаас үүдэн нэгч штэ. Одоо тэнгуудаа би багшаа би 6 явъя, 7 явъя гэд ингээ ярингууд танд аяг хэцүү мөнгө нарцсан. Ойлгуулаад хэлэхээр өдрийн танаад хэлэх гэхээр одоо та сураад штэ. Гэтэ яг ингээ ярих юм бол тэр хүн 3-4 байх болох байхгүй. Тэгэд энэ тал дээр бас яг хөө зүгээр өдөр болгон заалан дээрх сонирхтой ч юм уу тийм хүмүүс байгаад байдаг. Тэгэхээр миний бодлоор бас нэг зохицуулах арга нэг булчингаар одоо явах юм бол бас нэг өдрийг олон болгож болж байгаа. Тэгэхээр дасгалын системээр нь бас энийг өөрчлөлтөж болохоор болоод байгаа байхгүй. Ер нь бол яг чиний хэлдэг зөвлөлтөө яг натуралаар бол нэг масны үед одоо нэг 3-4 ч юм уу тийм явахд хангалттай шүү дээ. Тэгэхээр энэ нэг юм нь болохоор анхлан хийж байгаа хүмүүс нэг full body буюу бүх булчингуудыг ажилуулах системээр явахаар нэг булчин дээр нь 2 дасгал хийлэхээр ч юм уу тэгээд 7 хоногт 3-4 удаа хийж хангалттай болчихж байгаа. Зүгээр яг ингээд арай нэг ингээд цуг хийх сонирхтой хүмүүс байх юм бол бас булчингуудын наслуудын жоон цөөлөд ингээд явуулаад гэж болж байгаа. Тийм. Тэгээд сэрэлэнгийн үед яг одоо энэ ингэж үзэж байна л да. Орчин одоо сүүлийн үед ямар зөвлөгөө явж байгаа гэхээр зэрэг 7 хоногт 150 минут 2 удаа хүчний дасгал заавал. Ер нь бол хүчний дасгал заавал гэж орж ирдэг байхгүй одоо сүүлийн гайдлайнууд дээр. Тэгэхээр хүчний дасгалыг хийснээрээ болохоор зэрэг ер нь бол одоо зүрх судасны асуудлуудаас хамгаалж байна. Одоо тэр хавдар тусах эрсдлээс чинь хамгаалж байна. Сахартай болох эрсдлээс хамгаалж байна. Тэр ер нь бол яг бурхан бид нар заяахтай ингээл эрүүл мэндийг баг булчингаар нөхцөх юм болов уу гэж би ойлгоод байна шүү дээ. Яг одоо булчингийнхаа үйл ажиллагааг сайн аваад явчих юм бол илүү өгч ингээ. Тэгэхээр хуучин нөгөө нэг ер нь бол хөдөлгөөн хийж явах сайн гэж үздэг байгаа шүү дээ. Ер нь бол хөдөлгөөн хийж ямар нэгэн спортоор хөдөлгөөн хийж байгаа гэдэг хөдөлгөөн үүдгийн жуулдаа орсон юм шүү дээ. Одоо тэгэхээр бас арай хүчний дасгал гэдэг чинь одоо урд орсон. Тийм. Тэгэхээр хүчний дасгал гэдэг чинь одоо булчингийн мас хүний хүчний зүрийг нэмэх шүү дээ, тийм. Тохирсон жингээр тохирсон тоогоор хийгнэ шүү дээ. Тэгээд хүчний дасгал хийхээр хүчний дасгал дээр нэг ийм анзаардаг байдаг. Цацаа явж байна. Одоо нэг хүмүүс чинь бэлтгэл хийхдээ за яг өндөр зэрэглэлийн тамирч ч гэсэн зарим нэгээр бараг өдөр болгон дайруулах гэдэг шүү дээ. Хөндрөө болох гэдэг. Өдөр болгон дайруулах гэдэг шүү дээ. 100 удах гэдэг. Эсвэл ингээд тулгаад байдаг. Энэ гэхдээ энэ дээр яг нь 3 4 ер нь хэд айгүй олон төрөл яг би 2 төлөөр явж байгаа. Нэг нь болохоор юм байдаг байхгүй. Ингээд 14 хоногийн төлөв гараад 14 7 хоногийн төлөвлөж гарах юм гэдэг байхгүй. 5 7 хоног нь байна. 6 7 юм уу 8 7 хоног дил аваад буюу буулгана. Жишээ нь би бэлтгэлийг цаг 20 минут гэдэг байсан бол би дил аваад 6 7 очих юм бол 45-аас 50 минут хийн. Гэхдээ давтамж ч юм уу тоогоо ахиад 30-40 бууруулдаг байхгүй. Тэр нь юу ялгаа гарч байгаа гэхээр тэр хоочсон цонх 2-7 хоног нь дараа 7 хоног руу орж ирэхэд хүч нэмэлж орж ирдэг байхгүй. Айгуу болоод тэгш сондгоо бий гэж байгаа шүү дээ. Тэнгуудлаа тэгш дээр нь ч юм уу зүтгээр сондгоо дээр бууруулчихдаг байхгүй. Ингэж явуул их зүгээр. Тий. Яг нь систем нөгөө нэг 14 хоног 80% та юм уу хийгээд яг таны нөгөө ярьж байгаа зүйл шүү дээ. Манайхан чинь ингээл ерөөсөө хоньны мөр шиг өдөрт шүнгүүд үзчихдэг шүү дээ. Тэр ер нь бол яг буруу болчих гадаа л ярьж байгаа. Ерөнхийдөө нөгөө нэг бас нэг 7 хоног 80% дээр 14 хоног ч юм уу тэгээд 3 7 хоног дээр 100% дээр ч юм уу дээшээ хүчний зүйлтэй жоохон өсгөхс зарчмаар ингээд явдаг хуучин тийм одоо юу байгаа л тэ. Одоо жишээлбэл амралт чинь хасах уу релепний үед хэд байна. Масны үед хэд байна, хүчний үед хэд байна гэдэг амралтын хүмүүс маргаан дагуулдаг шүү дээ. Тэгэхээр сүүлийн үеийн систем бол ерөнхийдөө бас нөгөө үндсэн дасгалуудаа жоох амралттай хийгээд ер нь сет дасгалууд айгүй тийм амралт багтаа сет дасгалууд чинь масны үед ч гэсэн бас айгүй сайн байна гэсэн тийм юу гарсан байлээ. Ер нь солонгос системүүд зарим сэтгэр чи юу гэсэн үг 2 цагт нэг дор хийх юм уу АБ гэж бол цэж нуруу хоёрыг ярьж байна тийм push and pull гэдэг тийм айгуу бас масны үеч гэсэн ороод байгаа шүү дээ тийм. Ер нь бол масны үеч гэсэн кардио буюу энэ дасгалууч орж ирээд байгаа шүү. Зарим хүмүүс ч масны үеч болохоор нэг сайхан идээл хүн дээр өргөөл амраал унтаад ирэх гэж ойлгоод байдаг. Одоо ингэ түлхэг татах хөл гэж байгаа шүү дээ.
Энд чинь болохоор нөгөө нэг 7 хоногтой 3 хувааж байгаа бол 4 7 дээр биш 4 өдрөө амарчдаг байхгүй. Тэгвэл дахиад энэ 3 ч ороод ирж байгаа шээ. Тэгэхдээ жишээ нь би өнөөдөр ингээд миний эхний одоо бүхийг байж болно шүү дээ. Тэгэхээр би мөр чэж хийж болно заяа. Мөр чэж шүү дээ. Тэгвэл энд нэг 3 яваад 4 дээр амраад дахиад эхэлж байгаа шүү дээ. Тэгвэл чээж мөргөө явуулж байна. Яг гоо гатлах систем гэж байна. Одоо жишээлбэл 3 дахад ажиллуулсан өдрөө 3 цагийн дасгал түлхэх дасгал орсон үедээ түлхэхээ голчлыг Тийм. гатлах арга гэдэг. Нөгөө юм эсрэгээр болохоор одоо жишээлбэл чи цээжний урчин муутай гэж болно шүү дээ. Цээжний урчин муутай. Гарны урчин сайн гэж болно. Тийм бол тэгэхээр гараа ажиллуулчаар цээж нь илүү гараа ажилдаг. Гар цуцсан юм чинь. Тийм байна. Эсвэл гар муутай хүн бол одоо цээж ихлээд хийчээд 3 толгойтой биенгүүд нэг цуцсан учраас 3 толгойтой илүү гардаг ч юм уу. Ийм систем. Яг нь ер нь бол дасгалжуулагч багш болгоны арга барилаас хамаарат өөр л байдаг юм байна. Гэхдээ хүний үе одоо эсрэг нуулцдаг болоогүй бол суур одоо нэг юм яг энэ хүмүүс шуумаар явж байгаа шүү дээ. Чиг шуум гэдэг юм бол байгаад байгаа байхгүй. Одоо машингийн ундаан дээр сайн батуух болох юм а дэше барилал батуух болно шүү дээ. Энэ шиг. Тэгээд миний анзаарснаар бас нөгөө нэг суурэ таваагүй хүмүүс косметик уу жижиг дасгалуудаар их нүдэд байгаа. Тэгээд нөгөө лаг хүмүүсийг харчаад тэр дасгалыг дуурайгаад тийм шинжлэх ухааны талаас нь ер нь одоо яаж дасгуул юм зүгээр. За ер нь яг хоо шинжлэх ухааны талаас бол энэ ингэж хувааж үзээд байгаа. Анаэробны болон аэробны дасгал гэж үзэж байгаа. За аэробны гэдэг нь болохоор зэрэг хүчин төрөгчтэй дасгал гэж ойлгож байгаа. Анаэробны гэхээр болохоор хүчин төрөгчгүй дасгал гэж. Тэгэхээр энэ яг хоо яг нэг хөрвүүлээд ярих юм бол хүчин төрөгчгүй дасгал гэдэг нь одоо нэг хүчний дасгал болоо. Заалын дасгал. Аэробны гэдэг нь одоо зүрхний цохилтоо 75-аас 80%-тай үүдэх хариад гэж. Холын гүйлтүүд эсвэл дээс тоглодог ч юм уу. Эдгээр нь бол ерөнхийдөө эрүүл мэндэд сайн. Тэгээ шинжлэх ухааны талаас ингээд аваад зэрэг ангаах юм бол угаасаа урт наслуулах зорилго байгаа шүү дээ. Энэ чинь хамгийн гол нь. Тэгэхээр урт наслуулахын тулд ерөөсөө энэ хүчний дасгал энэ 7 хоногт 2-3 удаа хүчний дасгал гэдэг чинь хамгийн чухал болчиход байгаа. Ингэж чадах юм бол бид нэр юу яахгүй. Урт удаа наслана л гэсэн. Бас нэг кардио дасгалын нэг тийм маргаан гэх юм яваад байдаг шүү дээ. Бэлтгэлийн өмнө хийх юм уу, дараа хийх юм уу, хинээр хийх юм уу гэх энэ тэгэхээр цаа юм бодож байна. Яа, энэ тал дээр бол яг нэг өмнө нь бол яг ингэж ярьдаг гэсэн шүү дээ. Кардиог бол урт хийх юм бол болчих өмнө гэж ярьдаг гэсэн шүү дээ. Мод шинжлэх ухааны бас ингээд өмнөхөө заслаад яваад байгаа байхгүй. Одоо бол яг зорилгоос хамаарах юм байлаа л да. Өөхний хөв баг. Өөхний хөв өндөр тэгээд жин хасах одоо зорилго нь их байх юм бол бэлтгэлийн өмнө 30 ч юм уу 40 минут алхахаар араас нь нэг цаг бэлтгэлийгээд араас нь дахиад 30 минут 40 минут алхах юм бол нөгөө нэг жин хасалтанд нөгөө хасалтанд сайн нөлөөлөх гэж байгаа байхгүй. Одоо тэгээд үндэсний бүх мөх гэж одоо нөгөө нэг жингээс шалтгаалсан спорт их байгаад байна л та. Тэгээд эдгээр чинь бас хоол ундаа бас ингээд одоо нэг сүүлийн залуучууд нь гайгүй болцсон байна л да. Ерөнхийдөө бол ингээд бас хамаагүй иддэг шүү дээ. Тэгээ мас нэмдэг, өөх нэмдэг. Тэгээд энэ тал дээр өвчний үзүүлэлтүүдийн миний бодлоор бол цэвэрхэн буюу одоо нэг хөнгөн хооллоод явах юм бол хүчний үзүүлэлт нь аль илүү өснө гэж үздэг байгаа. Одоо дамарна, одоо ядраахгүй. Тэгээ магадгүй ингээ булчингийн мас жоохон нэмээд ирэхээр тэгээ булчингийн мас нэмэхээр одоо бие зуурдаг тийм барилдсан зууран болдог ч гэдэг юм. Тийм яриануд байдаг шүү дээ. Энэ талаар таарийн хүчний дасгал юуны одоо эрүүл мэнд талаас нь тийм ерөнхийдөө яг нэг өөхлөлтөө байх юм бол одоо ингээд нэг зуурах багтаа булчин их байх юм бол одоо ингээд зуурах гэдэг шүү дээ. Энэ тал дээр яг одоо нэг харагдж байгаа байдлаар нь ойлгоод шүү дээ хүмүүс өөх нь ингээд гоё ингээд зэлнүүлээд булчин ингээд зуурчин ер нь бол энэнийг сүүлийн үед л ерөөсөө энэ хуучин бол 28